Манай мастер бидэнд эцгийн хайраар ханддаг. Хаалга сэмхэн онгойж совилогч бүсгүй орж ирэв. Тэр бүсгүй гар хөлийн боолтыг нь сольж эм төрхөв. Би хэр зэрэг түлэгдсэн юм болоо. Энэ хөл гар тасраад унчих болов уу гэж сүхээ асуувал совилогч гайхан харж хаанаас та зүүн хөл гэдс чинь нилээд түлэгдсэн. Гэхдээ мүдхэн эдгэн гэлээ. Совилогч тийхүү боодол солиход хөл гар нь сүрхий шархиран өвдөж байлаа. Өчигдөр чамаа хүргэж ирсэн нэг өвгөн шүнжин энэ үүдэнд суугаад л байлаад байсан. Чамтай заавал уулзна гэж эмч нарыг шүнжин сандаргасан. Одоо хүртэл байж л байна. Бодвол танаа аав юм уу өвөө бизээ гэж совилогч хэлв. Аав юм уу өвөө гинэ? Надад өвөө байхгүй. Аав хөдөө өчигдөр өглөөхөн явсан. Миний аав чинь залуухан хүн шүү дээ. Хин юм болоо гэж бодон. Ямар янзын хүн байна вэ гэвэл настай янхихэр том биетэй өвгөн гэж совилогч хариулв. Доноогой байх нь. Тэр намайг эмнэлэгт хүргэж ирсэн юм болов уу? Одоо болтол байна гинү? Уйлж байна гэв үү? Өрөвдөж байгаа юм байх та гэж бодож байтал цагаан халааттай намхан тарган эмч орж ирлээ. Хойноос нь мөн халаад нөмөрсөн доноо орж ирэв. Иш хүмүн гэж доноо уйлаг алдан ухсгийж орны хажууд сөхрөн сууж битүү бодолтой толгойг нь хөндчихвээ гэсэн шиг аяархан илээд нүднээсээ нулимс унгав. Өвгөнгөө одоо сандрах хэрэггүй. Айдгаа авдартай хийсэн. Шүнж гэсэн сандрахсан шүү гэж эмч хэлв. Доноо нулимсаа арчин гүнзгий санаа алдаад. Ачтай буянтай та бүхний авралаар хүн минь амьд үлдлээ дээ. Хөрхи. Миний хүүч баатар ир юм шүү. Энэ хүүхэд л тэр дүрлэлсэн улаан гал руу харайн орж торхтой бензин тосыг холдуулаагүй бол манай үйлдвэр үнсэн товрог болох байсан юм. Хүн минь идэр залуу би амь насаа хайрлалгүй улсын олон сая төгрөгийн хөрөнгийг авран хамгааллаа. Эн чинь манай үеийн залуу хүний нэг сайхан шинж юм. Улсын хөрөнгө өмчийг амнасаа илүү хайрладаг ийм сайхан хүүтэй хүндээ би гэж олон үг урсгав. Доноо мастер нэг эхэлж ярвал зөндөө олон үг хэлдэг заншилтай ажээ. Доноо өөрийн ирэхгүй асгарсан нулимсаа арчснаа. За тэгэд хүүгийн би яаж байна? Эрхтэн бүтэн үлдвэл гэхэд эмч түүний үгийг таслан. Өвгөнгөө санаа зовлтгоо. Түлэнхийн нилээд ихч гэсэн бид сорвч үгүй идгэн. Хөл гарт нь ямар ч гим согох болохгүй. Харин олон хоног л хэвтэх байх та гэв. Доноо их л баярлан. Удаан хэвтэх нь яах вэ? Хүүгийнхээ царайг харж амарлаа. Одоо болтол аав ээжт нь дуулгаагүй байгаа шүү. Өөрийн биеэр уулзаж амьд мэнд байгааг нь мэдээд ээж аавд нь хэлнэ гэж бодсон юм. Яагачгүй байж тэднийг сандаргаж айлгахын хэрэггүй гэж саналаа шүү дээ гэхэд. Ёстой. Одоо аав ээж нь ирэхэд бид саадгүй уулзуулна гэж эмч түүний үгийг дэмжив. Доноо мөн нүдэнд нь нулимстай ч гэсэн инээмсэглэл тодрон. За миний хүү. Түргэн идэгрээд гараарай. Өнөөдрөөс эхлээд манай цэхийнхэн ээлжирээ чамайг эргэж тойрно. Юу хэрэгтэйгээ сэтгэл зовлтгүй хэлж байгаарай. Ажилчин хүн гэдэг чинь нэг амьтай байдаг юм. Манай цэхийнхэн чинь өнөр өтгөн олон хүүхэдтэй айл гэж би ярьдаг шүү дээ гэд сүхээгийн толгойг аяархан илээд босоход сүхээгийн сэтгэл ихэд хямран. Эн чинь ийм сайн хүн байсан юм би. Би энэ буянтай сайн хүний сэтгэлийн сайхныг даанч мэдлгүй явсан. Яасан тэнэг амтан бэ гэж бодон өөрийгөө зэмлэв. Баярлалаа доноогой гэж сүхээ сулхан хэлбэл доноо түүний нүдэнд нулимс хурсныг ажиж. Миний хөө сэтгэл санаагаар унаж тун болохгүй. Ажилчин хүн гэдэг чинь чанга хатуу зоригтой ямар ч бэрхцүүлийг давж чаддаг ёстой болт шиг хатуучсан ус шүү дээ. За ах нь ажилдаа очиж чиний тухай нөхөдтэй хэлье. Бас аав ээжт нь дуулгая. Орой би эргэж ирнэ гэд хацрыг нь инхрийлэн илээд тасгаас гарав. Танаа мастер ч одоо хөлн газар хүрэхгүй үйлдвэр өөдө харайлганда. Шүнжин бидэн шиг сэтгэл нь уйлзэн дахин хаалга онголзуулан хонсон юм хөөрхий гэж эмч хэлв. Манай мастер бидэнд эцгийн хайраар ханддаг хүндээ гэж сүхээ хэлэхдээ ийм үг хэлсэндээ саяхан болтол муугар бодож явснаа санаж нүүр нь халуу оргих шиг болов. Эмч Нимбайлан үзэж ямар эмчилгээ хийхийг тасгийн совилогч бүсгүйд хэлээд тасалгаанаас бас гарлаа. Сонхоор тусах зуны тунгалаг наран халуун илчээрээ төөнөн мишээж совилогч бүсгүйн нээсэн салхивчаар цэцэг ногооны үнэр шингэсэн бүлээн салхи сэвэлзэн сүхээгийн бачимдуухан байсан цээж нь онгойн тэнийж хамт олноо сайхан сэтгэлд өвгөн мастраа өгүүлэн бодлоо.
гаднаа яхир хатуу юм шиг мөртлөө дотроо эцэг шиг халамжтай өвгөн мастрынхаа сэтгэлийн сайхныг таньж мэдсэн нь түүнд нэгэн сайхан баярыг авчирнан билээ.